За. 이 허리를 올려요. 어디야? 저희 가족 공식은 저희는 인그리스 공부하겠습니다. 이익수는 긴수 허리를 합체스터치 받슨 шүгэрчлөө гэсэн одоо гэсэн. За тэрнээс мэдээж ийгнэр гэдэг нь одоо тэгэхээр 2 одоо 4-4-өөс үргэлжлээ 2. За К буюу F-ийг гэсэн хэрэгтэй. Цэгийг авах хэрэгтэй. Өнцгөн гацдаг бол улам 2x-ээс хасах нь 2. За энэ дээр x-ийн орны 2 тань x-ийн орны гэсэн үг. За тийм 2-ын 4-өөс 2-ээс хасах. За шүгсэн чинь нэгээс хасах нь ийгээр тэнцүү К-ийн чинь x-ээс хасах нь x байна. За энэс ийгээр тэнцүү 2x-ээс хасах нь 2 гэсэн юм. Хасах 4 энэ чинь 2 болчихно хасах. За энэс юу гэхээр А 2 дахь тэнцүү Б 2 дахь тэнцүү гэж бид бүлгэсэн байна. А 2 Б 2. За хоёрдугаар зүйл юм байна. Функцийн график дээр шүгшгэн болон координатын хэлбэрээр хүрээлэгдсэн үсгийн талбай болоо гэсэн. За талбай олсон. X Y. За талбай яаж болох вэ гэхээр үнэ. За энэ параболыг бол бий гэж байна. X тэнцүү X квадрат хасах нь 2x дээр нөхөн 2. За энийг юу яах гэж байгаа вэ? Энэ 2 тэнцүү x-ээс сүмийг бүтээр барих гэж байна. Бүтээр барих гэж байгаа x-ээс сүмийг квадрат нөхөн юм байна. Тэгэхээр 1 дээр барих. 1 дээр оройтой 2-2-ыг дайрнаас 2-2-ыг дайрна. Мөн 1-2-ыг бас дайрна. За энэ парабол байна. За шугшгүй гаргаж. 2-ыг сасан 2 нь тэгтээ тэнцвэр чинь 2-ыг сасан 2 гэж x зэнийг буюу энийг дайрна. Энэ зэнийг дайрна 2. Энэ зэг шүргэн гэж байна. За тэгэхээр ингээд нэг юм шугал байна л да. За энэ юм байна. Асуул багтэр. За одоо тэглэгүүдээр хүрээлэгдсэн нүсийн талбай гэхэлж одоо энэ нэг ой гэж энэ доо гэж байна тийм. За дараа энэ шүгч чулуун байгаа. Тэгээ парабол. За энэ талбай. За энэ талбай чинь яг л эхлээд бид нар ингэ. Эхлээд бид 0-аас 1 дээр S талбай гэдэг нь 0-аас 1-ийн хооронд энэ талбай. За энэ бол парабол. Тэгэхээр авах. Тэгэхээр x квадрат хасах нь 2x дээр 2 dx. Тэгэхээр 1-ээс 2 гэсэн хэлтэй. За дээдлэр одоо энэ хэсгийн талбай бол дээдлэр гараад доотлоор шулуун байна. Тэгэхээр парабол x квадрат хасах нь 2x нэмэх нь 2-оос шулууны хасна гэхээр хасах нь 2x нэмэх нь 2. Ингээд dx гэх. За тэгвэл энэний хөнгө зүйл юм байна. 3-ын x кубээс хасах нь x квадрат нэмэх нь 2x. За энэ юу гэж 0-аас 1 оруулж нэмэх. За энэ квадрат x квадрат хасах нь 4x нэмэх нь 4 чинь x-ээс 2 квадрат байна. X-ээс 2 бүтэн учраас куб хуваах нь 3 зэрэг 1-ээс 2 юм байна. За эндээс яг гэхээр ийм л болох юм. Нэг оруулахаар 3-ын 1-ээс хасах нь 1 нь 2. 3-ын 1-ээс хасах нь 1 нь 2. За энэ 2 оруулахаар 0 болно. Тэг болно гэсэн. За нэг оруулахад хасах нэг гэдэг куб нь хасах болно. Тэгэхээр доод нь оруулж байгаа учраас хасах нь нэмэх болоод 3 болж байна. Тэнцүү. За энэс 1-ээс 1 дээр нэмэх нь 3-ны 2 буюу 3-ны 5 болоо. 3 5. За энээр юу гэж бүрлэх вэ гэхээр C дээр 5, D дээр 3 гэж бүрлэх ёстой. За A2, B2, C5, D3. За 3-аар хэсэг. 3-аар хэсэг бол яаж авах вэ? 3-аар хэсэг юм гэж. За fx функцийн графикийг m зэгт шүргэх гэж байна.
зэгний бидний буюу 2 зэгт парабол шүрэг гэдэг бол зэгт гэсэн шүрэгчд арай төсний бэрхтүүлгээр бол тийм тойрог. Тэгэхээр энэ бол яг тэгэхээр ингээд шүрэгч шулуун бэрхтүүлгээр юм тойрог. Шулуун бол радиус агуулсан шулуун байх хэрэгтэй. За энэ радиус агуулсан шулуун бол яг энэ шүрэгчдийн бэрхтүүлгээр учраас бэрхтүүлгээр хоёр шулууны өвчийн хавцаануудын үржил хаслагтай гэсэн. Тэгэхээр энэ нэмэх 2x байгаа учраас энэ шүрэгчдийн энэ шулууны бэрхтүүлгчтэй хасах 2-ны 1-ийн x нэмэх нь 8 гэж бичсэн. За энэ шулуун нэмэх 2 гэсэн хойдод m згийн дайрдаг учраас энэ 2 болгож 2 тэнцүү хас 2-ны 1-ийн үржил 2 нэмэх нь 8 гэж болж. За тэрнээс эндээс m тэнцүү 3 гэж батлаа. Өөрөөр хэлбэл 1 тэнцүү хас 2-ны 1-ийн x нэмэх нь 3. За энэс энэ x-ийн огцыг олчих. Тэгэхээр y-г 0-ыг оруулах гэхээр x тэнцүү 3, x тэнцүү 6. Энд дээр ийш гараад өөрөөр хэлбэл 6. Тэгэхээр энэ 6-0 гэсэн цэвэр тойргийн төв болж таах. 6-0 тойргийн төв учраас x-ээс хассан 6-ны квадрат нэмэх нь 1-ийн квадрат. Тэнцүү тойргийн төв гэж ингэж бичнэ. За арайцыг одоо олчих. Энэ 2-оос 6 хүртэл шинж 4 хүртэл энэ чинь дэш 1 2 хүртэл. Тэгэхээр чинь 16-аар нэмэх нь 4 үлшин 20 буюу язгуурд 20 гэсэн арайцтай тойрог. Язгуурд 20 гэсэн арайцтай одоо график ийм тойрог болох шүү дээ. Ийм тойрог гэж байна. За тэгэхээр энэ тойрог арайцтай язгуурд 20 бол арайцтай квадрат буюу энэ хараа гэсэн. За эндээс бүгд хэвээр нөгөө хөтлөд CD харилцан 6 F харилцан 2 G харилцан 4 гэж бүлгэх байна. За энэс A2 B2 C5 D3 E6 F2 G0 гэсэн байдлаар бодлого өглөө.